яг тийм итгэдэг модал байхгүй бол ямар ч хүн бизнес хийхгүй шүү дээ. Тэгээд тэр бизнес хийж амжилттай болохгүй те. За тэгээд арилжаа гэдэг бол бүгдээрээ санаа. Тэгээд week 18 сурал хүргэж байна. Тэгээд эхлээд бол өнгөрсөн 7 хоногт ямар арилжаанууд доорсноо ярьчих гэж бодож байна. За энэ нэгд өдрийн арилжаа 15 минутын чартаар хийж байна. 15 минутын чарт дээр би энэ 15 минутын inversion of fair value gap дээр арилжаанд орсон байгаа. За энд доошоо ингээд яваад доор хаагдсан энэ gap-ийн доор тэнгууд нь би short арилжааны хийсэн. Тэгээд энэ арилжаа манд stop loss цогтоод гарцсан. Тэгээд яг энэ арилжаанд ороход би нэлээд эргэлзчихсэн. Тэгээд Asian session high авагдаагүй байсан. Тэгээд ер нь Asian session high лөө attack одоо price хийгээгүй бол яг би short арилжаач юм уу ямар нэг арилжаанд ороход жоохон ер нь найзтай батад. Яг яг New York time цагаар яг тэр зөвлөө арилжах магадлал айгүй өндөр байдаг. За тэгээд Asian high лөө арилжах магадaltaй юм байна гэд тэгээд өөрийнхөө position-ыг reverse хийгээд long арилжаанд орсон байгаа. Тэгээд энэ арилжаа би нэг удаан барайгүй хаацсан. Яг гэвэл энд нэг buy side liquidity энийг дэшээ ингэж attack хийгээд тэгээд candle-ын доор хаагдсан гот тэгээд нэг тийм ихтгэлдэггүй харин арилжаа хаацсан. Тэгээд нэгд өдөр 2 арилжаанд ороод $76 алдсан байгаа. За энэ 2 дахь өдрийн арилжаа харагч байна. За 2 дахь өдрийн арилжаанд би short арилжаанд орсон. За энэ одоо энд нэг тийм юу байхгүй юм шиг харагдаж байгаа нь энэ зүгээр нэг regular trading hours, electronic trading hours гэдэг тохиргоо байдаг. Futures харьцдаг хүмүүс мэдэх баг. Тэгээ regular trading hours дээр тавьчихаар өмнөх тэр electronic trading hours дээр ингээд арилжсан candle-ууд харагдах болчдөг. За энэ short арилжааг би яагаад тавьсан бэ гэхээр за уг гарал нь бол энэ. За энд өмнө энэ нэг цагийн chart. За нэг цаг дээр ингээд өмнө price ингээд support болж исэн юм gap байгаа энэ 60 минутын. За энэ gap-ыг энэ өмнө support болоод энэ price all time high хийж support болсон gap-ыг доошоо сэтэлээд энд market structure shift хийсэн. Тэгээд энэ gap доошоо inversion хийсэн. За тэгээд ингээд маш олон confirmation нэг дөр харагдчихсэн. Тэгээд энэ арилжаа маань доошоо ингээд гоё явсан. За энд яг $100 stop loss ингээд TP хүрсэн байсан. Тэгээд $100 TP ерөөхдөө бол би $100 TP дээр ингээд авч явах хэрэгтэй штэ. Ашиг. Тэгээд яг энд $125 гэдэг энд нэг sell side liquidity байсан. Энийг ийшээ арилжах байх гээд энд TP-гээ тавьсан байсан. За тэгсээ чинь доошоо хурж арилжиж чадаагүй. Тэгээд $100 TP хүрсэн байсан ч гэсэн яг арилжаагаа хаахгүй ингээд бариа тэгсэн мэтлээ ингээд хүссэн цэглөө ингээд арилжахгүй байхад ингээд яг $100 TP хүрчээд ингээд буцаад ингээд reverse болоход ингээд ягаад $100 TP дээр бас арилжаагаа авчихгүй явдаа гэж ингэж бас жоохон өөрөө зэмлсэн. Тэгтээ яг тэгээд ийшээ энэ premium gap-ээр арилжаад уус дахиад доош унах боломжтой юм гэж бодчихсон. Тэгээд ерөөсөө ингээд нэг доошоо хүрх шинжгүй байгаа тэгэхээр энд арилж байгаа хаацсан байна. За тэгээд 2 дахь өдөр нэг арилжаанд ороод $81. За энэ 4 дахь өдрөө арилж харагч байна. За 3 дахь өдөр би арилж аваагүй. Яг л 3 дахь өдөр үдээс хойш FOMC митингтэй байсан. Тэгээд яг үдээс хойш том мэдээсэн болохоор яг би өглөөгөр арилжах боломжтой. Тэгээд за ер нь арилжаанд ороод яах юм гэж шийдсэн. За тэгээд 4 дахь өдөр long арилжаанд орсон байгаа энд. За тэгээд $100 TP тавиад. За тэгээд арилжаа маань 90%-тай бэлэнгүүд нь break even болоход эрсдлээ хаасан байна. За тэгээд $100 дээр TP хүрээд арилжаа авчихсан. За тэгээд 4 дахь өдөр нэг арилжаанд ороод $100. За энэ 5 дахь өдрийн арилжаа харагдсан. 5 дахь өдөр би нэг short арилжаанд орсон. Тэгээд энэ short арилжаа маань stop loss өгтөд хаагдсан. За тэгээд дахиад short арилжаанд орсон байна.
Тэгээд энэ short арилжаа маань ерөөхдөө бол доошоо явж исэн. Тэгээд энд арилжаа маань 70% билээд ирчингүүд stop loss ингээд break-in болгоцсон байна. За тэгээд энэ арилжаагаа би ер нь ингээд ийшээ арилжаад ирэнгүүт нь доошоо арилжах шинжгүй байгаа ирэнгүүт нь арилжаагаа энд хаацсан. Гэхдээ ингээд дараа нь харсаж ингээд энэ арилжаа маань доошоо явсан байлээ. Тэгээд яг миний яг анх тавьж исэн stop loss-нд бол одоо тийм хүрээгүй. Яг анх тавьж исэн stop loss-аа ингээд break-in болгож өдр зөөгөө байсан бол ингээд энэ арилжаа маань биелэх байсан. Тэгээд 5 дахь өдөр 2 арилжаанд ороод 10 эхний арилжаа нэг $36 алдаад хоёр дахь арилжаа нэг $20 ашигтай хаагдаад тэгээд $11 алдсан байна. За эх 7 хоногт зах зээлийг юу гэж харж байна гэхээр энэ долларын индекс monthly chart гэж. За monthly chart нэг сарын chart-ыг бид нар уусаа 5 сар шинэ насаар гарч байгаа юм чи monthly chart дээр анализ хийх хэрэгтэй. За тэгээд monthly энэ gap-л арилцсан те. За энэ gap-лээс тоошоо ингээ арилжаад за өмнө price ингээд support болж исэн энд нэг gap байгаа тийм үү. За энэ gap-ыг доошоо ингээд арилцсан. Тэгээд ингээ энэ gap-ныхаа ингээд доор ингээд арилжаад байгаа тийм үү. За тэгээд өнгөрсөн сар яасан юм гингүүд энэ gap-ныхаа ингээд доор хаагдсан байгаа. Тэгээд тийм болохоор би price-ийг ерөнхийдөө bearish гэж доллар дээр хараад байгаа. За тэгээд одоо эндээсээ дахиж ийшээ ингэж арилжах нь эсвэл нэг жоохон ингээд pullback хөдөлгөөн хийгээд тэгээд доош явах магадaltaй гэж долларыг хараад байгаа. За энэ Dow Jones-ийн индекс харагдаж байна. За Dow Jones дээр юу гэж харж байна вэ гэхээр нөгөө хоёр одоо Nasdaq болон S&P маань all time high хийгээд явдаг байна шүү дээ. Тэгээд Dow Jones all time high ерөөсөө хийгээгүй байгаа. Тэгээд Dow Jones эх 7 хоногт нөгөө хоёртойгоо адилхан all time high хийхээр одоо bullish тийм хөдөлгөөнүүд би хараад байгаа. За S&P 500 харагдаж байна. За S&P 500 monthly chart. За өнгөрсөн 5 сард яаж хаагцсан бэхээр 5 сард энэ маш том ногоон тийшээ ийм candle харагдсан байгаа. Одоо бид нар engulfing candle гэж нэрлэдэг те. За тэгээд энэ одоо bullish хөдөлгөөн маань ингээд үргэлжлээд явах магадaltaй. Тэгээд жоохон pullback хөдөлгөөн орж ирдэг ч юм уу. За тэгээд яг хизээ зах зээл reverse болоод ингээд явахыг хэн шилж мэдэхгүй. Тэгээд гэхдээ хөвчлэн ер нь хүмүүс яддаг вэ гэхээр яг зүгээр ингээд all time high хийжлээ за одоо ч та crash болно гэж боддог. Гэхдээ энэ удаагийн яг ингээд технологийн компаниуд all time high хийгээд яваад байгаа нь ерөөд бол цаанаа л зүгээр нэг бас амар тийм хөөсрөл бол биш гэж би бодож байгаа. Яг тэгвэл одоо AI гэдэг ер нь бол технологийн хөгжлөд аваад маш их тийм одоо hype үүсэж байгаа. Тэгээ яг зүгээр бид нар энийг одоо bubble гэж ярьдаг тийм үү. Одоо энийг бол яг зүгээр гэхдээ хөөсрөл гэж нэрлэх юм бол бид нар одоо AI bubble болж байна гэж ярьж болно тийм үү. За тэгэхээр тэр AI bubble маань зүгээр нэг bubble биш. Яг үнэхээр яг бидний амьдралд одоо өргөж өгж байгаа. Жишээлбэл бид нар өдөр болгон ChatGPT ч юм уу ямар нэгэн AI чат ашиглаад ингээд дандаа юм асууж ингээд одоо өдрөө тутам амьдралын хэм маяг болгоцсон тийм үү. За тэгээд саяхан хүртэл Meta компани маань 8,000 ажилтнаа ингээд халсан гэж байна. Тэгээд тэр 8,000 ажилтнаа халахаас өмнө тэр ажилчнаа ингээд одоо тэдний ажлыг орлох AI тийм протокол сургаж исэн гэж байна. За тэгээд ирээдүйд яг зүгээр миний бодлоор маш олон ажлын байрнууд уусаа AI-с болоод байхгүй болно. Ялангуяа одоо компьютер дээр хийж суудаг тийм хүмүүсийн мануал ажлууд бол ихэвчлэн AI оролцоод тэр нь автоматик тийм ажлууд болоод тэгээд ерөнхийдөө бол маш олон ажлын байр байхгүй болно. Тэрийг AI оролдог болох цаг уусаа ирэх байна. За тэгээд энэ weekly chart харагдаж байгаа. Яг зүгээр ингээд all time high хийгээд хизээ reverse болох нь мэддэггүй. Эсвэл зүгээр дээшээ дахиад үргэлжлээд price явах нь мэддэггүй. Яг нэг тийм одоо neutral одоо тийм biasтай байна. За тэгээд previous week high харагдаж байна. За previous week low харагдаж байна. За энд нэг weekly
gap үүссэн байгаа. За энийгээ доошоо ийшээгаа ингэж accumulation хөдөлгөөн яваад тэгээд distribution хөдөлгөөн дэшээ дахиад орж ирэх магадaltaй. За ерөнхийдөө price ингээд trending ингээд хийгээд явж байхад ерөнхийдөө бол trend is friend гэдэг чинь тэгэл яг трендэд аваад ярилцах хэмжээтэй байдаг. За gold дээр энд monthly chart харагдаж байна. За gold энд all time high хийснээс хойш сүүлийн одоо 3 сар сүүлийн 2 сар ингээд доошоо харилцсан. За доор хаагцсан тий. За энд 3 сар, 4 сар, за энэ 5 сарын candle-д нэгж байна. За 3 4 сард ингээд доошоо харилцсан юм. Тэгтээ яг ингээд бид нар таны нөхцөлөд тэр ерөөсө харах нь зогсоод ингээд яг тийм их 50-ны гэрээдрийг байгуулгадаг байгаа. Тэгэхээр ерөөдөө тийм болохоор таны нөхцөлөд стил хэвээр байгаа болохоор бид нар яг долларыг ингээд окей reverse болоод ингээд доош хөдөлгөөнөд орж ирнэ гэдэг хэлэхэд эртээ миний хувийн зүгээс. За тэгээд энд ерөөхдөө бол 3 сарын одоо лаунч харагдаж байна. За тэгээд ийшээ ер нь бол яг арилжах магадaltaй гэж би харж байгаа. За энэ weekly gap харагдаж байна те. Энэ weekly gap руу арилжаад ерөөхдөө юм доошо market maker sell model ингээд энэ дөр үүсэж байгаа харагдаж байгаа. Тэгэхдээ хэлж мэдэхгүй. Тэгээд яг юу болохыг. За daily chart дээр ингэж харсан. За энэ daily одоо premium gap руу арилсан тийм үү. За ийшээ арилжаад доошо displacement ингээд хийсэн те. Тэгээд энд нэг daily gap байсан. Энийг inversion хийгээд за энд ингээд арилжсан тийм үү. Тэгээд дахиад displacement хийгээд энэ weekly gap-ийн доор хаагдаад энэ доор хаагдахтаа энэ daily одоо fair value gap үүсгэсэн те. За ийшээ ингээд одоо арилжж байна. За одоо эндээсээ яг price үнэхээр bullish bearish байгаа бол ингээд доошоо арилжах хэрэгтэй те. За энэсээ дээшээ ингэж арилжаад байгаа юм бол price илүү дээшээ явах магадaltaй. Тэгээд энэ high-ыг авах магадaltaй. За тэгээд энэ аккаунтыг ерөнхийдөө би арилжаад 41 хоног. За ажлын 22 хоног байдаг гэж байдаг бол яг бараг 2 сар арилжах чинь яг ажлын хоногоор тооцвол. За тэгээд энэ 2 сарын хугацаанд аккаунтаас $400 алдсан. Одоо ер нь бол drawdown болцсон явж байгаа. За тэгээд энэ хугацаанд ерөөхдөө бол юу ойлгоо, юу анзаарч өөрөөсөө харваа гэвэл яг ингээ би өөрийгөө ингээ нэг тийм тогтсон тийм арилжааны арга барилтай ингээ болж гин гэж бодоод яг тэгээд арилжаад явуулсан. Тэгэхээр яг ингээ тийм тогтсон итгэж болох тийм модел бол надад байхгүй гэж би ерөөхдөө өөрийгөө дүнсэн. За тэгээд олигтой хийсэн туршилт судалгаа байхгүй. За ингээд миний тэр арилжааны арга барил яг ингээ ажилтсан юм уу те. Тэрийг ингээд back test хийгээд forward test хийгээд tape reading хийгээд ингээд надад тийм окей энэ ингээд ажилтдаг гэдэг ингээд тийм итгэж болох тийм би ерөөсөө тийм дата судалгаа шинжилгээ ерөөсөө нэг тийм олигтой хийгээгүй. Яг надад маш олон тийм скриншотод байдаг л да. Гэхдээ яг тэрийг ерөөсөө сөхөж харж үзээгүй. Тэр нь тэгээд яг нэг тийм тогтсон нэг л юм биш. Маш олон тийм одоо арга барилуудыг ингээд тийм холимог тийм зүйлүүд байна. Тэгээд тийм болохоор ингээд би яг арилжаанд орох болгондоо ингээд нэг тийм айдастай ч юм уу ингээд итгэхгүй ч юм уу ингээд тийм эргэлцсэн байгаад гэсэн. За тэгээд яг энэ сетапыг ажиллах уу ажиллахгүй юу гэх яг зүгээр ингээд яг яахын чаргагүй ингээд нэг 2 3 жил ингээд судлаад ингээд чарт хараад явцсан болохоор ингээд яг нэг тийм нүдэнд харагдаж байгаа юмнууд байгаа юм л да. Ингээд байнга нэг тавтагддаг шинжтэй. За тэгэхээр тэрийг ингээд би бүр ингээд яг бат толгоод ингээд яг нарийн ингэж яг зөвхөн нэг л юм ингээд барьж харсан юм одоо байхгүй юм шиг санагдсан. За тэгээд тэрийг бол яг энэ live аккаунтыг арилжаж ирснээс хойш ирэхэд бол анзаарсан зүйл байна. За тэгээд хязгаарлагдсан аз жаргал гэдэг юм. Яг зүгээр би нэг номноос уншсан юм л та. Тэгээд яг зүгээр ямар ч зорилгын цаана зорилготой хүрсний эцэст би аз жаргалтай хүн болно гэсэн
нууцлаг төсөөл байдаг гэж байгаа байхгүй. За тэгээд энэ юу гэсэн үг вэ гэвэл яг зүгээр ингээд бид нар өөрсдийнхөө ингээд аз жаргалыг хязгаарлалцдаг гэх юм уу. За тэрийг бид нар яаж хязгаарладаг вэ гэхээр өөрсдийнхөө ингээд зорилгоор хязгаарлалцдаг. За надад нэг ийм зорилго байгаа. За би нэг ингээд амжилттай одоо миний жишээн дээр одоо full time trader болно гэдэг ч юм уу те ингээд ажил хийхгүйгээр ингээд өөртөө ингээд босс болоод явна гэдэг тэм зорилго байгаа те. Тэгвэл за би нэг ингээд full time trader болоод нэг ашигтай арилждаг болсны цаана ингээд би аз жаргалтай хүн болох юм шиг байна. Тэ. Гэхдээ яг ингээд тэр хүртлээ ингээд би ингээд тархинтаа өөрийгөө одоо талдах юмсартай юу гэж хэлээд ингээд тэр хүртэл би ингээд аз жаргалтай байхгүй гэдэг ч юм уу. Ингээд яг энэ бол ингээд нууцлаг гэд яагаад энэ хэлсэн бэ гэвэл бид нар өөрсдөө тэрийг мэдэхгүй ингээд өөрсдөө ингэж өөрсдийнхөө аз жаргал тэр одоо амьдралыг мэдрэх тэр мэдрэмжүүдийг ингэж хязгаарлаж идэг юм шиг надад санагдсан. Яг би бас өөрөө яг саяны хэсэг хугацаанд яг нэг тиймэрхүү янзтай байгаад чинь л да ингээл нэг л тийм ингээд амар тийм хэцүү амар хэцүү болгоод ч юм уу. За надад нэг юм дагахстай хийх ёстой юм байгаа гэдэг ч юм уу те. Тэгээд би ёстой ингэж амар цогоо цангилж ингэж амар enjoy явах надад цаг байхгүй ч гэдэг ч юм уу те. Би ингээд юма хийж явах ёстой гэл ингээд өөрөөгөө ингээд яг цэрэг шиг ингээд те. Яг ийм байлгаадсан. Тэгээд яг зүгээр би энэ зорилготой хүрж болно. Тэгээд хүрснийхэн дараа яг аз жаргалтай болох бах ингээд satisfy байх бах. Гэхдээ ягаад ингээд би одоо ингээд те аз жаргалтай байж болохгүй гэж тийм үстэй. Тэгээд энэ зорилготой хүрсэн ч тэр хүрээгүй ч тэр тийм үстэй. Тэгээд би энэ зорилготой хүрэхээсээ өмнө ухахыг мэдгүй те хорог орхихыг мэдгүй штэ. Тэгэхээр ягаад ингээд одоо амьдарч байгаа яг цаг хугацаанд ингээд аз жаргалтай байж болохгүй гэж гэдэг нэг тийм бодлоод орой үед бодогдоод байгаа. Тэгээд энэ модел гэдэг юм дээр нэг юм ярихад одоо тогтсон итгэж болох ер нь модалтай байх хэрэгтэй ямар ч трейдер. Тэгээд яг тэгвэл би яг миний бодлоор трейдинг гэдэг бол бизнес. Тэгээд ямар аливаа нэгэн бизнес өөрийн гэсэн нэг тийм модалтай гэдэг тийм үү. Тэгээд үнэхээр тэр моделыг ингээд ажилтдаг гэдгийг одоо хөрөнгө оруулагч ч юм уу те тухайн одоо яг тэр хүн ингээд мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Ингээд окей итгэдэг ч юм уу. Яг тийм итгэдэг модел байхгүй бол ямар ч хүн бизнес хийхгүй шүү дээ. Тэгээд тэр бизнес хийж амжилттай болохгүй те. За тэгээд арилжаа гэдэг бол миний хувьд яг тэр бол яг л адилхан чи өөрийн гэсэн нэг тийм итгэж болох тийм бизнес модельтай хэрэгтэй. Тэгээд тэр модельтай итгээд чи өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгэхээр миний уншиж ирсэн ном дээр нэг юм сонирхолтой график байсан. За тэгээд энэ график нь юуг харуулж байгаа гэвэл яг ингээд үр дүн цаг гэдэг ийм хоёр юм байгаа. За тэгээд бид нар ингээд энэ өндөр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа тий. Тэгээд за энэ шулуун шугам бол одоо бидний хүлээлт юм уу? Тэр газартаа ингээд шууд л хүрчих юм шиг тий. За тэгсээ чи ингээд бодит байдал ямар байдаг вэ гэсэн чи ингээд унж босолттой ингээд унаад босоолно ингээд баг дэше ингээд төсдөг тийм үү. Яг л ингээд бид нар арилжаач бид нар ингээд арилжаа хийгээл ингээд price дэше доош ингээд явдаг шиг ингээд яг тэгж л байдаг. Ингээд хүрдэг бид нар үр дүнд. Гэтэ бид нар ингээд үр дүн маш олон үр дүн өсөд байдаг тийм. Тэгээд энэ хоёрын ингээд завсрыг цохирлын хонгол гэж нэрлэдэг байгаа юм билээ тэр ном дээр. Тэгээд ягаад яг энэ цохирлын хонголд маш олон хүмүүс ингээд ордог. За би ч гэсэн ингээд одоо орцсон явж байгаа. Гэхдээ би ингээд тэрнээс гарах гэж хишээж байгаа. Яг зүгээр яг чи энэ хонгол дотор ингээд өөрийгөө орцсон гэдэг мэдэн гэдэг. Яг ингээд тэр чи хонголос чи өөрийгөө нэг нүхэн дотроо гэдэг мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр чи ингээд гарах арга сэтэл хайн тийм үү. Тэр бол аюул чухал. Магадгүй чи бас яг энэ хонголд ингээд орцсон. Ингээд шатаад ч юм уу. Сэтгэл санаагаар унаад ч юм уу ингээд явж байгаа. Тэгтээ яг зүгээр ингээд чиний хүссэн үр дүн бол ингээд шулуун дардамжсан байхгүй. Яг одоо энийг баг хүн болгоно л мэдэндээ тэгэл хүн болгоо ярьдаг те.
Ингээл амьдрал гэдэг шулуун бардам биш те. Ингээл уналттай босолтой байдаг гэдэг шиг. За тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү байна гайш. Тэгээд эх 7 хоногт уулзъя. Бай. Тэгээд миний бичлэгийг үзээд ямар нэгэн үнцэн би та нарт хүргэж чадж байгаа бол subscribe дараарай guys. Баярлалаа.